Дамжмаагаа бол ерөөсөө баримлын урлагт бол орж ирсэн цорын ганц эмэгтэй баримлч. Чулуугаар энэ ч одоо ингэж багшнуудаа солиол зохиол ингээл ийм нарийн юм гараа мэдчихсэн. Одоо өрнийн баримлын соёлыг бол бас Монголд оруулахад их тус төхөн болгосон. Энэ дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа төрийн бус байгууллага үзүүлж байна. 1921-ээс 2021 он Монгол улсын 100 жилийн түүхэн хөгжилд үнэтэй хоньмор оруулж үе үеийн манлайлал болсон эмэгтэйчүүд. Тэдний амжилт ололт, санал санаачлаг, үлгэр дурайл өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй. Гендрийн хэвшмэл буруу ойлголтыг арилгахын төлөөх төсөл. Эмэгтэй хүний үнс нь боловсрол, төлөвшил энэ бүхнийг гайхамшигтай 100 эмэгтэй түүхээс мэдэж авах болно. Түүхэн гавьяа, алдар нэр, домог мэт яригдах суу бэлэг. Зууны 100 эмэгтэй. Дамтны дамдмаа. Бүгд найрамдах Монгол ард улсын урлагийн гавьяа зүтгэлтэн дамдмаагийн тухай ярилцах болно. Дамдмаагаа маань Сүхбаатар аймгийн хүн тийм ээ? Дамжмаагааг өлгийтэй ялах байж яхад нь цэргийн офицер хурж ирж их нартайгаа хоёулаа ирж данган нутгаас авсан юм гинлээ. Дамжмаагаа бүр одоо 60 хэдэн он хүртэл энэ тухайга мэдэхгүй өөрийгөө Дорнот аймгийн Маттын хүн л гэж бодож явсан. Эцэг ихээр ер нь манай даргагчид их гарын уртай болсон байдаг шүү дээ. Тэгэхээр ийм газар төрсөн хүн бол бас л тийм л гентэй байгаа шүү дээ. Оросын холбооны улсын одоогийнхоор бол Петроград, дээр үед бол социализмын үед Ленинград гэж ярьдаг. Агуу нэртэй академи байдаг. Рипний академид бол сурч ирсэн ийм эмэгтэй. Энэ бол 60-аад оны сүүлчээр. Энэ хүн 54-өөс 58 оны үед соёл урлагийн дунд сургууль гэж байсан. Тэнд сурч ирсэн. Баримлын ангид. Эмэгтэй энэ салбарт бас мундаг хүчлүүдийг нэхэр бас. Тэгээ энэ хэцүү салбар шүү дээ. Энэ аюу хүнд мэрэгчлэлтэй. За тэгээд дараа нь урчуудын эвлэлийн одоо байгууллагаас Пенрийн ордонд хүүхдүүдийг сургах дугуйлан байгуулсан юм. Тэр дугуйлангийн багшаар ажиллаж ирсэн. Пенрийн ордны дүрслэх урлагийн дугуйланд дандаа 10 жилийн хүүхдүүд ордог байсан. Жижигхэн хүүхдүүд. Тэднийг тэр авьяасыг хөгжүүлж өгнө гэдгүүд үнэхээр гайхамшигтай. Тэр хүүхдүүд нь бол цаашаа тэр юугаа мэрэгчлээ хөөгд явчих болно. Явахгүй ч байлаа гэсэн дүрслэх урлаг гэдэг бол хүүхдийн хүмүүжил ертөнцтэй танилцах энэ агуулгыг бол маш их түгэж өгдөг. Тэгэхээр энэ уран баримлыг эмэгтэй хүн бүтээн гэхэд бас тийм амаргүй баг. Баримлын урлаг бол их хүнд урлаг л да ер нь бол. Чулуун нүдэн гэдэг бол эмэгтэй хүнд бол бүр агтсан ижил. Ганцхан тэр биетэй юмар тэр хүний дотоод чанар тэр байгалийн үзэгдэл тэр бүх юмыг харуулах түүхэн нөхцөлийг хүртэл харуулах тийм одоо шаардлага нэгдэг байхгүй ур чадварыг нэгдэг. Боржин чулуугаар их ч одоо айгүй хэцүү шүү дээ. Одоо бид чинь ингээд цахилгаан юугаар л ингэж яаж байгаа болохоос тэр үе дандаа цохиж яддаг гэсэн юм л шүү дээ. Одоо эмэгтэй зураач ч гэсэн одоо ингээд хоос тараамаа гараараа татах ч юм бас хэцүү шүү дээ. Хэцүү. Дамжмаагаа бол ерөөсөө баримлын одоо урлагт бол орж ирсэн цорын ганц эмэгтэй баримлч. Энэ салбарыг хөгжүүлэхэд манай Дамжмаагаа одоо оруулсан гавьяа бол маш өндөр. Түүхэн гавьяатай ийм хүн байгаа. Тийм учраас бид ахмадууд ялангуяа цуглахлаарэ
дээд ахмадуудынхаа тухай ярилцдаг байхгүй юу. Тэгэхэд бол Дамжмаг бол яг аргагүй энэ ярианд бол дурсагдж явдаг. Цэвэгжив багш маань үргэлж дурсагдж явдаг. Тэр гүр дэрж гоо маань үргэлж дурсагдж явдаг. Тэр Сүхбаатарын хошоог барьсан Чоймболгоо маань үргэлж дурсагддаг. Энэ бол гайхамшиг. Дамдны Дамжмаг. Ер нь бол эмэгтэй баримлчид бол их ховор шүү дээ. Дэлхийд даяарч гэсэн их ховор. 45 он жагтай чанон жижиг хэрэглээ юу гараад та. Харин 44 оноос эхлээд тэгтээ хурд орж байгаа шав гэж ярьжсэн баг. Юу Сүхбаатар хошоог Чоймболгоо юугаар одоо туслахаар ирж. Тэгээд тэр баримлдаа хийхэд нөгөө юуны тааж тулаад болохгүй. Тэгээд доош нь шалаа нухаж ягаад хонхолж хавтын салбар ингэж юу яаж хийж байгаа тийм байсан байсан шүү дээ. Тэрний гадаадыг ухадаач нь хийсэн юм байна лээ. Тий, тэгж хийсэн гэж тэгж ярьж байсан. Уран бүтээлчийн замд нэг багасаа хэлсэн байна тий. Энэ авьяастай болол дуудаж байгаа л да. Баримлч том ахлах баримлчтэй. За чи миний хөө энэ морины чихийг хий гэсэн гинэ. Нээж амтлаа. Тэгээ морныхын чихийг манай хүн хийжсэн гэ. Тэгээд хоёр чихийг нэгээд тэгэл тэр бусдын монд нь оролцож байсан. Хоёр талын тэр ингимэд дүрсийг Дамжмагоо хийсэн гэж ярьдгийг. Нэр нүү? Бүтнээр хоёр талын Ирлепийн хийсэн гэдэг юм биш үү? Би тэргэд л сонсч ирсэн юм. Ирлепийн эмэгтэй хүн баримлч хийжсэн. Тэр Ирлеп гэдэг чинь ер нь яг нэг 3D өрөмлөөс бас Ирлеп хийхэд бас жоо хэцүү байхгүй. Ирлепийн тийм байх. Бохгүй тийм. Яг би 16-тай байсан юм аа. Хоёр савдаа гэзэгтэй нэг тийм хөгтийн дөрөв тэр дотор байгаа. Байна лээ. Шуур гэж баримл нь одоо Москвагийн Дорн дахны музейд хадгалагдаж байдаг шүү дээ. Одоо юунд экспозицэнд байдаг. Адуучин хүн шуурганаар адуугаад чадвны хойноос эрэмжиж яваа тэр байгалийн багшин ширүүнийг сүрж малынхаа төлөө явж байгаа малчин хүний эр зэргийг уран сайхны аргаар илэрхийлж бүтээлдээ шингээсэл гэж би бодож явдаг юм шиг. Зүгээр зурхад ч гэсэн энэ хүний характер гаргахад бас тийм амар биш. Тэг чулуугаар н ч одоо ингэж багшнуудаас солиол зөхиол ингээл ийм нарийн юм гараа мэдчихсэн. Тэр малгааных нь өнгөн одоо лоуцных нь тэр юу баг ингэж хийсэж байгаа нь харагдаад байдیں۔ Их сургуулийн тэр артны тэр нэг хэдэн баримлууд байна шүү. Их сургуулийн хойдын бас нэг байшингуудын бас энэ багны бас нүүр тийм ээ. Төв музейн багны нүүр. Өөрийн театрын багны одоо тэр гадна талын релефнүүд энэ бүхэн хийсэн. Өчнөө юм хийсэн юм биш үү? Би бас нэгсэн анзаарч байгаа юм шүү дээ. Энэ баримл гэдэг чинь өөрөө энэ архитектуртайгаа дандаа яг толботой явдаг байхгүй юу? Тийм учраас энэ архитектур одоо энэ экстерьер, интерьер гэдэг шүү дээ. Баримл бол заавал нэг юунд одоо гадаа гудамжинд юм уу өгөөл нэг байранд нэг өөрийнхөө байрыг олоод байж идэг хэлбэр байхгүй юу. Тэр талаас нь л илүү хүмүүс маань харах хэрэгтэй л дээ. Дамжмагоо бол би түрүүн хэлснээр одоо өрнийн соёлыг бол бас баримлын соёлыг бол бас Монголд оруулахад их тусдаг хүн болгосон. Одоо тэр хүн чинь бүтээлээрээ дамжиж одоо ингэж маш олон удаан жил амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тийм бүтээлээрээ л өөрийгөө таниулна л та. Дамдны Дамжмаг. Айл бүрийн авдар дээр шаазан идэллүүд тийм ээ морь одоо хадагтай хонь цэцэг байрсан хүүхэд тэгээд дом гэдэгтэй сайхан бүтээлүүд байдаг. Дамжмагоо энэ бүтээлүүдийн их загварыг нь хийсэн шаазан варны үйлдвэртэй бас амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан тийм ээ. Тий. Шаазан варны үйлдвэр дээр Дамжмагоо очсноор манай мондөг эмэгтэй авьяасдаг баримлчин маань очсноор тэр үеийн манай шаазан бар бол сайн хөгжиж ирсэн. Дорн дахин бол шаазангийн урлаг ихтэй л дээ. Тэгтээ өөрийн үндэсний чин чанараараа илүү агуу ерөөсөө тий. Тэр дотороо тэр Дамжмагоо хийцвэл дахин давтагдчихгүй. Аюу гоё ерөнхий эзтэй байсан байх шүү. Тэст уухгүй яг өөрийгөө хөгжүүлдэг юм байсан мэн тий. Дамжмагоо бүтээл хийхдээ дандаа ингээд цуврал маягаар хийдэг.
Жишээ нь одоо морь хийсэн байхад хажууд нь адуучны хийсэн байх жишээтэй. Тэгээд тэр чинь бол цуг ингээ гарахгүй тусдаа хийгдээд тэгээд ингээд тавихлаар адуучин морьтойгоо цуг байж байгаа. Эсвэл нэг морин хуур тоглож байгаа хөгжимчин хийгээд тэгээд тусдан тавьчихад хажууд нь шанц тоглож байгаа, яочин тоглож байгаа улсуудаа тус нь хийгээд бүжиглж байгаа эмэгтэйчүүдийг олон янзын хөдөлгөөнөөр ингэж хийдэг. Тэгээд тэрний ингээд богинолын бүхэл бүтэн концерт тэр чигээр болдог. Ингэж ансамблаар нь цуглуулга хийж байсан ба штэ тийм ээ. Төрийн хошоо шагналт анхны ардын зураач Цэвжван гэрийн Дандмаг бай тийм ээ. Сайхан урлагийн гэр бүл. Бид ч бас хосороо байхад бол их баярлдаг байхгүй урлагийн гэдгээр тий. Яг л энэ бие биенийгээ дэмжиж явдаг энэ урлаг бол. Хүүхдүүд нь бүгд урлагийн их авьяастай юм хүүхдүүд. Зөв хүн бол одоо энэ хүмүүсийн хийж бүтээжсэн үргэлжлүүлсэн манай одоо залуу үеийн төлөөлөл. Үе дамжсан уран бүтээлчд болж байхгүй юу? Долоо хүүхэдтэй байсан. Тэгээд ихэнх нь уран бүтээлч, зураач, урчуудыг нь улс орондоо бас хийж бүтээсэн сайхан хүмүүс бай. Тэрний дундаас Дашима гээд одоо хүмүүсийн сайн мэдэх хэрэг цагаан ашиг азар базар тазар гээд тэрнийг хийж исэн хүний хүүхэд нь байгаамаа би. Уран баримлч мэрэгчлэр ингээ ажиллаад хийж бүтээгээд явж байна. Миний бүтээлүүд тусал цэгээс бүрдсэн тийм санаа авч байгаа. Тэгээд юм бид нэг дэлхий дээр амьдардаг мөртлөөсөө яг ингээ дэлхий рүү гадагшаа гарахаар бас их олон жижигхэн юм гаригууд байдаг тийм бөөрхий нарны аймаг гэх мэтчлэн. Тэндээс санаа авч жоохон орчин үеийн талдаа хийсэн бүтээлүүд байгаамаа. Нэр хүндэн гэж бас их агуу юм аа. Тэгээд би хүн танихгүй байсан ч хүмүүс тэрний хүүхэд байж тэгээд яг нэг сайхан байдаг ч би чинь тэр уран бүтээлч гэрүүлээс төрсэн бас нэг чадлынхаа яриар бас нэг хийгээд тий хариуцлага шаардлага өндөртэй болдог. Дамдны дамдмаа. Дүрслэх урлагийн салбар, баримлын энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Цэвжван гэргийн Дандмаг бай нарын энэ үйлсийг залуучууд бас их залхамжлан үргэлжлүүлж байгаа тийм ээ. Тэгэлгүй яг хөө. Ерөөсөө хүний өөрийн хийсэн тэр бүтээлийг ба штэ. Авьяаслаг тэр залуучууд хараад тэрнээс ерөөсөө шууд суралцдаг ёстой юм. Өмнө хийжсэн уран бүтээлчдийн бүтээлийн ингээ харахаар яг тэндээс ингээд авах юм бол маш их байгаа байхгүй. Жишээ нь тэгэл хувцсны нуглаа тэгэл янз янзын нэг тийм гоё юмуд гарч ирээд идэв юм бас. Тэгээ уран зурагч гэсэн ингээл амар гоё зургийг хараад баг тэр зурнаас баг ингээд суралцж байгаа юм шиг болдог шүү дээ. Уран баримтсыг түнтэй адилхан багтай. Монгол залуучууд уран баримл болоод дүрслэх урлагийн салбарт бол хүчтэй явж байгаа. Энэ юу гэхээр Ахмад үеийн тэр уламжлалаар хүмүүжиж тэднээс сурсан тэгээд орчин үеийн энэ урлагт өөрсдийнхөө хийцийг тохируулад ингэж явж байгаа маш олон уран бүтээлчд байна. Дандмаг бол одоо Монголын одоо бас уран баримлын сор болсон одоо ийм том төлөөлөгч хийсэн хөрөг баримтлууд байдаг. Бас мөн аж ахуйн одоо сэдвтэ Монголын ахуйг харуулсан жижиг мониторны баримтлууд нь байдаг. Эдгээр нь бол бас одоо биднэрт бол маш их одоо баримл хийхэд бас үлгэр дуурайлал болсон. Техникээс бас одоо үлгэр дуурайлал авч тэдний ишгол тэдний одоо хийж байсан арга барил энэ бүгдээс нь одоо харж суралцаж тэгжил ирэн цаашид баримлаа хийдэг. Одоо Монголын эзэн төгөр нь
Монголын одоо байлдан дагуулвал түүх энэ талаар бол өөрийнхөө одоо сэдвээр ер нь бол баримл хийх сонирхолтой. Манай багш маань өөрөө бас одоо Орсын Ерепиний актанд төгсчихсэн багш Гондог Бадрал гэж хүн байдаг. Тэр хүний ишг болоор ер нь бол бас хөнгөн хурдан тийм жижиг мониторны тийм одоо баримлууд хийх бас их сонирхолтой. Тэр чиглэлээр ер нь уран бүтээлүүдэд их хвшлэн тойруулахыг бол хүсдэг. Хамгийн үнэт одоо зүйл бол урлаг, уран сайхан тэр дундаа баримл чинь одоо тухайн ард түмний одоо баатарлаг гавьяа байгуулсан тэр хүмүүсийг л одоо хөшөө дурсгал болгож бүтээдэг шүү дээ. Тэр нь одоо юу болж үлдэж байгаа юм бэ гэвэл өөрийнхөө очид бол энэ хүнээр бахархах, энэ хүний хийсэн алдар гавьяаг мөнхжүүлэх, үлгэл дуурайлт үзүүлэх ийм чухал одоо ач холбогдолтой баримл бол. Баримл хийхэд чинь тэгэл каркаснаас ахуулаад скетч загвар гэдгээл явчихаараа хамгийн эхлээл скетч тэгэл тэрнийхээ дагуу карказа зангидна. Карказа усгачоо тэгээд шавраар хийч болно эсвэл зүгээр шууд одоо орчин үеийн материалуудаар ингэ шууд шаваад ус хийчих болж байгаа байхгүй. Хамгийн гол нэг скетч сайн байж ижил яг нэг томрох баримл нь яг гоё болно. Яг энэ одоо салбарт одоо чухал үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бас олон залуучууд байгаа бах л та тийм ээ. Байлгүй яг хөө манай одоо баримлчид бол дэлхийн тахинд бол гарч ирж байгаа. Манай залуучууд маань одоо нэгдсэн үндэсний байгууллагын агшаан дотор манай нэг залуу баримл бариад тавилаа. Тэр чи одоо гайхамшигтай байхгүй юу? Нэр хүндтэй ачна. Монголын нэр хүндийг тэнд өргөж өгж байгаа асуудал. Дэлхийн дахины хэмжээнд хэр хөгжиж байна гэдэг нь бол шууд харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол Монголын урчуудын эвлийн хорооны Ахмадын холбооныхын дарга нь тийм ээ. Тэгэхээр манай ахмадууд энэ ажлыг улам цэцгэлүүлэн хөгжүүлж мөнхрүүлэхэд бас хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа гэж би сонссон. Яагаад энэ байгууллагыг байгуулсан бэ гэхлээр залуучууд нь дунд үеийн ахмад үеэсээ сурч ингэж ажиллах ёстой юм. Дүрслэг уралдаг уран баримлын салбарт түүхэн гавьяатай Монгол улсад шаазан варны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дамдмаа хоёрын тухай ярилцлаа. Танд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхний хүсэн өрөөе. За баярлалаа. Гайхамшигт эмэгтэйчүүдийн тухай ном гаргаад нэвтрүүлэг хийж агаад энэ уран бүтээлд чинь би бас өндөр амжилт хүсье. Дамдны дамд